Сайн байна уу? Намайг Отгон Бэмби ганцууж гэдэг. Солонгост ирээд 7 жил болж байна. Солонгос улсын Universal Ballet компанид балетын гоцлол бүжигчнээр ажилладаг. Хамтран бүтээгч GME Finance Mongolia. Анх хичээлж байхад бол мэдээж балетын урлаг бол маш их диктатур, маш их хүчин чармаалт шаарддаг. Тэгээд боллигээд өөлөд очиод хэлэхэд өөр арга байхгүй миний хөө одоо чи сураал гэдэг юу тавьж исэн багшд. Тэ хариултыг өгчээсэн. Тэгэл өөлөл гэртээ очин гэрээсээ өглөө хөтлүүлэл гараад багш дээр өгөн тэгэл хагас чирэгдэлтийн байдалтай юм тий. Хамгийн анхны тайз гэх юм бол бид нар яг норсон гүнжийн цэцэгт байсан хүүхдийн төр байсан. Тэгээ тэр анх ингээд тайзнаар гарцаад олон ингээд мундаг ах муу жүжигчид анх удаага театрт гэдэг уур амьсгалд орж үзээд хөө хин чи ийм гоё юм уу гэдэг нэг модон буу ирсэн. Тэгээд ингээд хүүхдүүдийн том хүмүүсийг мундаг жүжигчдийг харж яг нэг анхны тайзан дээр гарч байгаа болохоор гоё байсан л та тий. Би ч одоо 15-тад анх хундлага гоцолж ирсэн. Тэгээ сургуульд байхдаа 16 хүртэх жил юм уу да. Тэгэж анх ер нь тэрнээс хоошоогоо дандаа ингэж гоцолж авсан. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын зөвшөөрөлтэй аль биесний зээлийн үйлчилгээ GME, найдвартай найрсаг үйлчилгээгээр олондоо танигдсан GME 2-оос 20 сая воны зээлийг хамгийн хурдан, хамгийн хялбараар шийдэж байна. 100% онлайн зээлийг гэрээсээ шийдвүүлээд авах боломжийг бид танд олгоно. Одоо ч олон улсын тайзнаар гарсан гэх юм бол олон л тоо. Одоо жишээлбэл Америк, Франц, Унгар, Япон, Солонгос, Колумб, Казахстан гэх. Ер нь гадагшаа бол ер нь миний мартагддаг юм бол Франц байсан. Францын ингээд театр бол бүр ингээд одоо ингээд харахад ингээд 3,000 хүн ингээд байж ирдэг бол бүр ингээд өөрөө ирэхгүй бүр ингээд хамаг шар ус ингээд босдог ингээд тайзнаар гарахаар тийм нэг гоё тийм мэдрэмж авч ирсэн Францын тайзнаас. Би Монголд байхдаа яг тайлан тоглолтоо хийж дуусчаад ерөнхийдөө за болидо гадагшаа гарч хар ажилтгалтаа хийж амьдралаа авч явъя гэдэг тийм бодолтой байсан. Тэгээд 17 онд нэг шанс гараад Солонгост Universal Ballet-д шууд орёгээд орчихгүй шүү дээ. Бас шалгуулад тэгээд тэнцээд тэгээд орсон. Тэгээд өөр сонголтгүй болчихж байгаа юм чи. Монголд чинь яг үннийг хэлэхэд тухайн үед чинь 10 мэдгүй Midlove санд гэдэг тухайн үед чинь 900 мянган төгрөг хамгийн өндөр цалин чи авдаг. Тэгээд тэр нь хүрдгүү те. Байр авцсан байрны лизинг сая 200. Тэгээд авч байгаа цалин 900. Байрны юу сая 200. Тэгээд өөр сонголтгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд ээж аваасаа нэг аавн тэ. Тэгэхээр тэгэл ерөнхийдөө тэгэл бодол нь бол ер нь гадагшаа гарч ажиллая тий. Байрныхаа юунаас гарыг нэг тийм сэтгхүүтэй Монголд бол байсан. Тэгээд энд ирээд мэдээж бүх юм ондол болчлоо юм л та. Universal Ballet компани нөгөө хувийн театр. Тэгээд нэг нь бол National улсын театр, нэг нь хувийн театр. Тэгээд энэ хоёр
хоорондоо өршөлддөг гэх юм уу. Ерөнхийдөө нөгөө өрсөлдөөн гэдэг нь болохоор одоо санхүүгийн хэмжээнд одоо бид нар тэрийг бол мэдэхгүй шүү дээ. Жилдээ хэдэн сая доллараар яригддیں۔ Ерөнхийдөө тэгж ранк нь бол тэгээд дээрээс нь Азтай бол нэлээд том тооцогдохоор. Тий анх нөгөө нэг Солонгос ирж байгаа чинь нөгөө Монгол балет чинь тэгээд гоцлолоор ирж байгаа гэдэг. Тэгэхээр одоо өө чи хий юм болоо юу хин хаанаас гараад ирөө Монгол тус тийм байдаг гэдэг. Ерөнхийдөө жоохон нэг одоо юу гайх хөө сонирхох хөө нэг тийм байсан. Ялгаатай тал нь бид нар бол нөгөө нэг Монгол тухтай айгүйх 7 хоног болгон оркестртай жүжиглэх тэр нөгөө нэг опт суун гэж одоо чадвар суун гэх юм уу. Тэр нь арай илүү харагддаг. Энэ ч болохоор бүх юм ингэж заалгадаг гэх юм уу. Одоо шилбэл ийшээ хараараа ингэж хөдлөе шүү. Чи тэгэхэд хөдлөх хэрэгтэй, энэ хөгжмөөр тэгэж хөдлөх хэрэгтэй. Бид нар бол аль үжээний нөгөө нэг бэлэн болцсон байдаг гэх юм. Тэр нь айгүй их давуу талтай. Энтхий давуу тал гэх юм бол бид нар бол яс бэлтгэлээ. Одоо за би энийг чи тэгж байгаа л хийчих штеп биш. Чи энийг өдрө болгон хийж иж яг тэр бест юм чин тайзан дээр гарч байгаа юм. Чадрын хувьд бол бид нар бол хамаагүй илүү байх боломжтой. Яагаад гэвэл бид нар байгалийн өгдөл сайтай гэж боддог. Хэрвээ тэрийг услаад, арчлаад бүр гоё болгож чадах юм бол одоо энэ юунаас Солонгосоос илүү байх боломжтой гэж бодогддог. Мэдээж үнэхээр санхүүгийн ялгаа бол маш өндөр байгаа. Одоо жишээлбэл би сонсохдоо энтхий National-ийн балет, Солонгосын National-ийн балет гэх юм бол нэг жилдээ 16 сая орчим доллар ч юм уу. Тэрнээс дэшээ үжиж бидхээ. Манай компани бол нэг 7-8 сая долларын жилийн төсөв ч юм уу. Ерөнхийдөө тэгж балетын тэр нөгөө нэг компаниудын рейтингийг тэр нөгөө нэг жилийнхэн тэр бажет дээр нь хардаг. Тэгжиж хэр том компани бэ гэдгийг хар. Манай Монгол тимээр байгаа хамгийн юм бол мэдээж санхүүгийн тэр одоо жишээлбэл бид нар урлагийн хүмүүс юугаа мөнгө санхүү бодох биш зөвхөн тэр урлагийг тэр дүрдээ би яаж орох уу гэдгийг бодож ажил хиймээр байгаа байхгүй. Тэгж бодож урлаг хиймээр байгаа байхгүй. Тэгэхгүй бол урлаг хийж байгаа хажуугаар бас би тэрийг яах вэ гэсэн нэг юм сандралтай. Би тэрийг хаанаас олох вэ гэсэн сандралтай. Энд болохоор тэр нөхцөл байдал нь болохоор шал онд болчихж байгаа байхгүй. Чи урлагаа хий гэдэг нөхцөл байдал. Чи энийгээ л сайн хий гэсэн. Энийгээ сайн хийх юм бол чиний гэж. Тэр ялгаа нь бол нэг тоглолт за бараг 2 сар бэлтжиж доор хаяж нэг 5 тоглоно. Доор хаяж 6 тоглоно. Одоо жишээлбэл за Лабая дээр сая бид нар өчигдөр тоглоод дуустаа гэж бодоход чинь бид нар 2 сар бэлтэж байгаа. Зөвхөн одоо жишээлбэл тэр одоо миний хийсэн дүр бол нэг тайзан дээр нэг 5 минут гэсээр байгаа дуустдаг. Тэгэхэд 2 сар бэлтэж байгаа байхгүй. 2 минутын юмыг бид нар 2 сар бэлддэг гэсэн үг. Тэгэхээр чин айгуу хугацаа байгаа зү. 2 сар бэлтжиж 2 минут гарна гэдэг чинь. Солонгост хууль ёсны дагуу ажиллаж амьдрах эрхийн визтэй хүн бүр GME-гээс зээл авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг тэг103384 6864 дугаар руу холбогдож зөвлөгөө аваарай. Маш их төвчээр хатуужил шаардсан балетын урлаг бол тэгээд хамгийн хэцүү нь бол мэртлэгийн тал юм да. Хамгийн амар нэх юм бол би яг одоо л яаж л сая би өвдөгний хагалгаанд орсон. Яг жил агсын өмнө. Тэгээ одоо буцаад гайгүй болчихно. Ер нь бол хамгийн хэцүү юм бол өвдөг байт юм байна. Өмнө нь бол шагаа, нуруу, гар
гэд гэмтчихсэн. Гэхдээ арай ингэж удаан байна гэж бол төсөөлөөгүй. Нэг 2-3 сар үсрээд макс нь 2-3 сар дотор зүгээр болчдөг. Өвдөг бол маш хэцүү. Ер нь бол карьерийн хувьд бол хамгийн хүнд санагдсан бол өвдөг сан. Тухайд манай театр нөгөө нэг бусанд нөгөө Дон Кихот балетыг тоглох гэж байсан. Тэгээд би эхний өдрөө тоглолцоод хоёр дахь өдрөө болохоор өөр дүр ингээд солигддог байхгүй. Тэгээд би эхнийхээ дүрийг яг гоцлоо базилик хийж дуусчаад хоёр дахь өдөр нөгөө дүрээ солиод спада хийх гээд. Тэгээд нөгөө нэг арай нөгөө нэг базилигаа бодвол арай амархан. Тэгээд нөгөө яг дасгалаа дуусчаад хүмүүс ингээд нэг иргэдэг байхгүй. Агаар дээр үсрээд тэрийг нөгөө нэг яг тэр нөгөө тухайн үеийн нөгөө дууссан хөнгөн яг дээрэс нь яг эд формд орцсон. Яг тийм гоё өөрт нэг юм ингээд юм хөнгөн мэдрэмжтэйсэн аахгүй. Тэгээд бүгдийг ингээ холтчоо та нарт би харуулъя гэн. Тэг яг нөгөө нэг хит үсрээд тэгээ буухтаа жоохон ингээд жоохон гэж бодсон чинь тухайн үед болохоор жоохон л нэг эвгүй болох шиг болсон. Тэгээд яг би хөрөөд дуусны дараа алхаж болтгоо. Тэгээд алхахад бүр айгүй зөөвөртэй. Тэгэл тэр оройн тоглолттой яах жаргуу байхгүй. Тэгэл баахан им ууж байгаа л өвчин амлагч уугаал. Тэгэл өвдгөө ороож байгаа л тэгэл тэр тоглолтоо дуусгасан. Дараа нь ойрсон гүнж тоглох хэрэгтэй байсан. Тэрийг канселдж байгаа. Бэлтгэл хийх гэж үзээд байгаа байхгүй юу? Бэлтгэл хийх гэж үзээл тэгэл болохгүй. За 10 хоног амарчаад гайгүй болох байх таа гэл. За 20 хоног амарчаад гайгүй болох байх таа гэл. Тэгэл дахиж бэлтгэл хийгээл тэгэл болохгүй. Дахиж бэлтгэл хийгээл болохгүй. Тэгэл нэг ойролцоогоор 2 жил гарan нэг өвдөөл. Ерөнхийдөө нэг бэлтгэл аваад тэр нь ингээл жоохон томроод ингээл яваад байна гэсэн үг байхгүй юм. Тэгэл сүүл рүүгээ бүр алхаж чадхаа болоод тэгээд имтгийн хагалгаа хийлгсэн. Сая бол манай Universal Ballet компани La Baie дээр бүжиг жүжиг сая тоглоод дуслаа. Тэрний Drummer Dance гэдэг нэлээд хэцүү дүр байдаг. Тэрэн дээр ажиллаад дуусаад одоо миний өвдөг цаашаа хийж болох нь уу? Балетыг үргэлжлүүлээд цаашаа хийж болох нь уу гэдэг өөртөө том шалгуур тавиад хийсэн. Ерөнхийдөө жоохон урам авсан гэх юм. Ер нь би цалингийн нэг их усвартай. Ер нь бол Universal Ballet-ийн цалингийн усвартай. Тэгээд дээрээс нь давхар багшлан нэмэлт тоглолт хийн. Тэр болгон тусдаа үнэтэй. Солонгост ажиллаж байгаа балетчингууд 2 саяас 5 сая хооронд авдаг байгаа. Миний хувьд нэг 4 сая гарна. Гэтэ нөгөө нэг бид нар ч нөгөө жилээр гэрээ өгдөг болохоор нөгөө нэг одоо жилд 50 сая ч гэдэг юм уу тэрийг сар даваагаад. Ер нь бол мөнгө нэг айхтар сэвэлдэггүй. Ерөнхийдөө тэгтээ боломжийнхоо хэрээр өөрөө хүсэх юм бол ингээл ярьж байгаа л их нэртэйгээ ярьж байгаа л сэв хийн. Ер нь бол бит хоёрыг нэлээд үрэх дуртай. Нэг айхтар сэвлээл энийг тэрэндээ тгий, эндээ тгий гэл нэг айхтар гэж одоо Солонгосын нөгөө нэг өртгөн өндөр болоод ч юм уу сүүлийн жил гарсан бол ер нь сэв хийж чадсангүй. Тий. Анх ирчээд бол хурдан Монгол руугаа буцахыг бодож байсан. Тэгээд ерөнхийдөө одоо бол гэр бүлэрээ байгаа учраас ерөнхийдөө 50 ажиллаа хийгээд цалингаа аваад ингээд сайхан. Ерөнхийдөө хүүхдүүд төгсөлтөө энэ ч байх байхаа гэж бодож байна. Мэдээж болдог бол их орондоо баймаар байна. Тэр нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж боддог. Бүрдүүлээсэй ч гэж хүсдэг гэх юм уу. Би боддог хэрвээ хүн болгоны гадаад яваад байх сонирхолтой биш баха. Хэрвээ Монгол шиг сайхан орн байхгүй шүү дээ.